За сайн байцгаана уу. За амин чанарынхаа байнгын хэрэглэгчтэй зориулаад бид нэр хэрэглэгчээ баярлуулах гайд ирж байна. За баярлалаа. Би 18 онд сахартай гэж онцлогдоод тэгээд 19 оноос эхэлж уусан. Олон дахин нөгөө аппаратанд ороод нөгөө бөөрнө цэцэлд орохоор аппаратанд ордог штэ. Тэгэхээр одоо хоёулаа юу яа та тэр амин чанар уураг аваад уугаад үз. Улсууд тэрийг их сайн байна гэд. Тэгээ хүүхдүүдтэй хэлсэн чинь тэр доор нь амин чанар уураг аваад. Тэгсэн чинь нөгөө дархлаа мархлаа чи айгүй сайхан болоод тэгээ тэрнээс хойш одоо хүртэл тасралтгүй ууж байна. Тэгээд нодлон 12 сард нөгөө сахараас чинь болоод зүрхний шигдээс болоод. Тэгээд эхлээд тэрний гоцлоор 3 гуурс тавиулсан чинь бусд нь ямарч найдвар байхгүй. 3 дугаар эмнэлэгч очиод нээлттэй хагалгаанд ор гэд. Тэгээ энэ нь зүрхний нээлттэй хагалгаанд ороод энэ хөл бас ийм хагалгаатай. Энчнээс нөгөө артерийн судас авч зүрхэнд 2 судас бүгдөө судасыг авч холбоод. Тэгээд хавхлага нь өвчтсөн байсан тэрийг сэлвээд 80 хүрж байгаа зүрхний цорхоогоо мэдээд зүрхээр нөхүүлээд. Тэгээ одоо юм ингээд гялдж гэнэ өө сайхан байна. Тэгээ тэрнээс хойш одоо ерөөсө уургандаа чигтэйхэн. Одоо би охинтой авч өгж уулгаж байгаа. Манайхан ер нь хэрглэж байгаа да. Одоо уурга ууснаас хойш сахарын яаж? Сахар бол одоо өсрөөл 13 4. Өмнө уурга уухаас өмнө хэд байсан? 30 хүрдэг гэсэн. Тэгээд нэг сахарч айгу муухай өвч юм л да нэг дандаа хүний эргэтийн иддэг. Тэг одоо өөрөөсөө мөр байхгүй. Хэмээнээс хагалгаанд ороод. Одоо 2 хагалгаанд орчиход байгаа. Тэгээд тэр зүрхний эмчнэр тэгжээс. Бөөх энэ өндөр настай хүн гэх чинь таастай нэр амар үнсэн тархлаа их сайн байсан биз дээ. Та юу хэргэлдэг вэ гэдэг. Анин чамраас өөр нэг юм уудгүй тэгээд би сахарын эмийг л хаччихсан. Жил гарan болчих. Хотоо чихрлаад болдог. Тэгсэн чинь нэг сахарын эмч айгу муухай том айгу хүчтэй юмнууд байдаг шүү дээ. Тэгээд жил гарan зүгээрс энийгээ уугаал хоолныхаа дэглэмийг бариад. Тэг сахар бол одоо сая хагалгаанд ороход юу яасан бэ? 7 хиттэй байна. Дажвэ гэдэг чинь. Тэгээд энэ жил би 3 сар болоод нэг сахарын дундч өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь сая 6.9-тэй гарсан минийх. Би ер нь нойр муутай шүн ер нь их унддаг байсан. Тэгэл өглөө нэг уучгаад орой яг унтахад төхөөлээд нэг уучгаад тэгэл сайхан хөлөрж байгаа унтаад гэх. Бас нэг үе бодвол одоо бас нэг 3 4 цаг унтдаг болоод байгаа. Хүн бас их хэрэгтэй л улсуудад гоё юм хийсэн байлээ. Монголда ийм сайхан харин аппаратанд орох чинь бас хэцүү шүү дээ минь. Дандаа нэг хүний юу эргүүлдэг болохоор ч айгу гівчж байгаа хүнд настай хүнд ч хэцүү. Эдийн засагт ч хэцүү. Тэгээд энийг уусан чинь уурга бөөрний би нэг дандаа уурга залгадаг байхгүй юу. Тэгсэн чинь энэ жил хавар ганцхан уурга залгасан. Та анин чандраа уурга таны уурга тогтворцсон байна гэдэг. Айгу гişээсээр уурга алддаг байхгүй. Асар их хавгна. Тэгсэн чи одоо энийг ууснаас хойш хавгнах нь гайгүй болчиход байгаа. Айгу үрдүн сайт. Тэгэл би одоо үеийнхээ улсуудад жоохон имлэг хийж байгаа л явуулаад энийг чинь сурталчилдаг шүү дээ. Уудан тэгээд тастаад аваа явчихдаг шүү дээ. Имлэг хийж байхдаа таслахгүй уун. Савн тэгээд им жижигхэн савн тэгээд аваа явчих. Тэгэл имнийхээ хажуугаар уугаад. Тэгээ сахарын имийг уугаагүй жил гарan болж байна өө юм. Гашил цай юм бэлээ, нойргууд цай юм бэлээ. Тэгэл хүний дархлаа айгуу сайн дэмждэг юм бэлээ. За хичнээн эрүүлийн хийх хүсье. За уурга байнга хэрэглээд эрүүл агаарай. Баярлалаа. За хүүхдүүдтэй баярлалаа. Хамт олонд нь их баярлалаа. Эрдэнэтгүүдтэй баярлалаа. Одоо ийм сайхан юм гаргасанд